Hi guys, it's Adna. За өнөөдөр имжлэгтээ дотор морил таад маань миний өмнөх skincare имжлэгийг үзсэн үү? Анх удаага арьс ашиглага хийж байгаа бол юу ямар төрлийн бүтээгдэхүүнүүд байвал зүгээр эдийн. Нөгөө талдаа би одоо яг ямар төрлийн toner, serum, тос гэдэг юу ямар арьс ашиглага хийдэг дэлгэрэнгүй сайхан ярьсан байгаа. Тэр үзэж амжаагүй байх юм бол таад миний өмнөх бичлэгийг үзээрэй. Өнөөдөр имжлэгээр та эдийн өсөн хүлээдэг honest review бичлэг байгаа. Би бас энэ бичлэгийг хийхдээ бүр үнэхээр дуртай байдаг. Даанч би өдөр болгон honest review бичлэг хийх надад тийм олон бүтээгдэхүүнүүд юу нь байхгүй. Тийм болохоор таад маань гой хүлээцтэй байж байгаарэ. Би бол угаасаа л honest review бичлэгээ байнга хийдгээрээ хийсээр байх болно шүү. Өнөөдрийн бичлэг тэр дундаа одоо 100 цаг болж байна. Таад маань наадмын урт амралтаар хөдөө гадаа яваад нэлээд хөөрхөн бас юм арьсандаа өнгө нэмсэн байх гэж бодоод би яг таадтай зориулсан тийм бичлэгээр honest review хийх гэж байгаа. Тайдын мэдж байгаачлан миний арьсны төрөл бол 30 гарсан хөгшрөлт явагдаж байгаа. Сэвхнөөсөө толоо бихтэй, хуурай, эмзэг, батг гарамтгай тийм төрлийн арьстайгаа. За ингээд бичлэгийг эхлүүлцгээе. Хамгийн эхлээд харуулах бүтээгдэхүүн бол Green гэдэг брендийн Sebum Cleaning Gel гэсэн байгаа. Энэ юу вэ гэхээр хар батгнууд шүү дээ. Тэр хар батгыг гоё юм зөөлрүүлээд наашлуулж өгөх үүрэгтэй тийм гелэн бүтцтэй бүтээгдэхүүн байгаа. Ийм гел байгаа. Энийг яаж хэрэглэх вэ гэхээр таны яг тэр шахмаар байгаа тэр хар батхан дээрээ та энийгээ сайхан түрхээд 5-аас 10 минутын дараа сайхан шахна гэсэн үг. Тэнгүүд нөгөө хуулдаг маск шиг ер нь бол тэр хар батхыг сайхан гой зөөлрүүлээд наашлуулад аль болохол арьсыг нөө цочроохгүйгээр хар батхан гарахгүй ангууд чинь их даралттай хүч өгдөн штэ. Тэнгүүд тийм зүйл болохгүйгээр арьсыг айтайхан байдлаар ер нь бол себумыг цэвэрлдэг гэсэн үг. Тэг надад энэ зүгээр нь амар санагдаад авсан байгаа. Тэг энийг дахиж худалдаж авахгүй бол би ер нь авна гэдэгтээ оруулж байгаа. Дараагийн харуулах бүтээгдэхүүн маань S Nature гэдэг брендийн энэ чийгшүүлдэг, хамгийн сүүлд түрхдэг, түгждэг тос байгаа. Энэ хинт зориулсан бэ гэхээр хуурай арьстай, хөгшрөлт явагдаж байгаа тийм арьсанд зориулсан гэсэн үг. Ямар үйлчлэгээтэй вэ гэхээр арьсыг гоё ингээд тэнэлгээд өргөж өгөө татах тэр нөө өвчлийг нь гоё юм тэнэлгээд татаж өгөх үүрэгтэй тос юм бэлээ. Энэ ер нь бол солонгосоо ч гэсэн үнэхээр viral одоо бүр юм алдартай болоод байгаа тос юм бэлээ. Хүмүүс бас маш ам сайтай. Гэхдээ миний төсөөлснөөс бол нутгийн шингэн нь бол гайгүй. Тэгээ маш хурдан шингдэг. Тийм тос шиг надад бол санагдсан. Би бодохдоо болохоор энэ чинь хөгшрөлтэй эсрэг тос угаасаа бүр маш сайн арьсыг гоо чийгшүүлдэг тийм тос гэж бичсэн байгаа хгүй. Тэнгүүд би дотроо бодохдоо болохоор нэлээд өтгөн бүтцтэй. Түрхэхээр ингээд шингэж өгөхгүй юм давхарга үүсгээд тийм байх та гэсэн чинь үгүй. Бодсноос л хөнгөн бүтцтэй санагдсан. Гэхдээ мэдээж энэ тослог арьстай юм уу эсвэл холимог арьстай хүмүүст бол бүр үнэхээр хүнд санагдана. Миний хувьд би чинь хуурай арьстай штэ. Тэнгүүт надад бол тийм амар хүнд төрлийн тос шиг бол санагдаагүй. Тэгээ энийг дахиж худалдаж авах уу гэвэл би авна гэдэгтээ оруулна. Яагаад тэгэхээр хуурай арьсныхын мөртлөө надад хөнгөн санагдаад байгаа байхгүй юу? Дараагийн бүтээгдэхүүн маань энэ VT гэдэг брендийн PDRN 100 гэсэн эссенц байгаа. Энэний үйлчилгээ нь ер нь бол яг юм хуурай хөгшрөлт явагдаж байгаа арьсанд зориулсан хөгшрөлтийн эсрэг арьсыг гоё уян атом болгоход тусалдаг тийм эссенц байгаа. За энэний бүтц нь ямар вэ гэхээр өтгөн сүүн өнгөтэй, ийм цагаан өнгөтэй, ийм өтгөн бүтцтэй байгаа. Тэгэхээр угаасаа ойлгомжтой харваас энэ бүр хуурай арьсных байгаа биз. Хэрвээ хуурай арьстай хөгшрөлт явагдаж байгаа бол энэ бүр үнэхээр супер сонголт байлээ шүү. Би энийг бол авсандаа үнэхээр өрөөсөө харамсаагүй. Энэ дээрээс нь цаанаасаа та хэрвээ энийг хэрэглэх юм бол арьс чинь шууд ингээд юм тослог биш юм мөртлөө глоуи болно. Бүр үнэхээр хуурай арьстай. Дээрээс нь будагч ингээд барцаагаад байх юм бол яг санаа шиг энэ ганцхан туслыг аваад будагныхаа суур болгоод үрхэхэд хүртэл араас ингээд кюшиндээд тэгэхэд бүр арьс чинь айгүй гоё юм глоуи бол байдгийн бэлээ. Гэхдээ би хаяадаа л мейкапынхаа өмнөд бол тийж түрхэж байгаа. Үнэхээр юм глоус сэрэнгүүд арьс юм хуурай санагдангууд. За өнөөдөр ер нь мейкапынхаа доор арай жоох юм хүнд бүтцтэй глоуи болгодог серум ампла хэрэглэе да гэж бодохороо би энийг хэрэглээд байгаа. А бусад тохиолдолд би энийг орой хэрэглээд байгаа. Надад бол үнэхээр яг миний үхсэт байгаа тэр гоё глоуиг бол шууд ганцхан туслаараа хүртэл надад өгч байгаа. Хоёр тусал баг бүр ингээ хангалттай юм лээ. Тэгэхээр ингээд удаан хэрэглэж бас болохоор гэхдээ энэ бас л миний нөгөө яриад идэг энэ бүтээгдэхүүнийг
За энэ яг дуусах төгч гин үгүйг нь бас ингээ мэдэх боломжгүй. Өөрөөсөө тэгж одоо нөө гэрэлтэж харагддаггүй тийм гадаргуутай, савлгаатай бүтээгдэхүүн байгаа. Хэрвээ тэр одоо гаднах савлгаа мавлгаа ямар ч асуудалгүй гэх юм бол энэ бол үнэхээр арьсыг чинь гоё глови болгож өгөх хуурай арьснууд зориулсан зүйл байлаа шүү. Тэгэхээр би энийг юу гэсэн үг гэхээр дахиж худлаж авнаа гэсэн. Дараагийн харуулах бүтээгдэхүүн маань Round Lab-ийн энэ soy bean гэдэг пантенолтой ампул байгаа. Энэ ампул маань бүхэлдээ арьсны хамгаалтын бүрхүүлийг сайжруулдаг ампул гэсэн. Энэ тэгээд бүтц нь миний бодсноос бол гой хөнгөн шингэн бүтцтэй байсан. Тэнгүүд миний бодлоор энэ холимог тослог ер нь бүх арьсанд болох юм шиг санагдаад байгаа. Гэхдээ би сайн хэлж мэдэхгүй байна. Миний хувьд бол би чинь хуурай арьстай, хуурай арьстай хүнд энэ бол үнэхээр бест байгаа. Айгүй тийм гоё нэг хөнгөн мөртлөө хамгаалтын бүрхүүлийг дэмжиж өгж байгаа нь үнэхээр таалагдсан. Ер нь ингээд хамгаалтын бүрхүү сайжруулдаг гэлэнгүүд ер нь жоохон юм өтгөн бүтцтэй, хүнд жоохон болчих гээд байдаг шүү дээ. Гэтэ энэ тийм биш юм бэлээ. Энийг дахиж худалдаж авах уу гэвэл би мэдээж авна гэдэгтээ оруулна. Одоо бичлэгний хамгийн гол зүйл нь эхлэх гэж байна. Тэр юу вэ гэхлээр хідүүлээ цайрна гэсэн шүү дээ. За эхлээд ямар тач арьс арчилгаа талаасаа цайруулах ямар шин бүтээгдэхүүнүүд хэрэглэсэн ревювээ хийлье. Арьс арчилгааны дараа нэмэлтээр бас нэг зүйл харуулах болно. Бас арьсыг гоё цайруулад гоё гэрэлтүүлж өгөх тийм зүйл байгаа. Ингээд гол ярианд орцгоё. За хамгийн эхлээд цайруулах төрлийн бүтээгдэхүүн дээр маань ярих зүйл бол цэвэр витамин С байгаа. Энэ маань болохоор өөрөө 23% яг цэвэр витамин С байгаа. Дээрээс нь нэмэгдэн витамин Е пантенолтой гэж байгаа. Тэгээд надад энэ юу нь бол бүр таалагдаад би шууд авцсан. Энэ өөрөө ингээд бүр 23%. Энэ 23% гэдэг чинь юу нь бол өндөртөө тооцогдно. Тэгсэн хэрнээ пантенолтой гингүүд бас давхар ингээд хөрхэн арьсны хамгаалтын бүрхүүлийг нь дэмжиж өгнө. Гэтэ мэдээж пантенол нь бага л хувьтай байгаа л да. Гэтэ ямар тааж орсон байна. Сэвкнөөсөө толбыг гоё ингээд задлж өгөнгөө арьсны хамгаалтын бүрхүүлийг нь ч гэсэн дэмжиж өгнө гэж байгаа. Энэ витамин Е нь болохоор яг энэ витамин С-тэй хамт хавсарх юм бол бүр илүү тэр одоо задрал үүсэхт нь гоё юм тусалж өгдөг гинэ. Би энийг ер нь бол дуршаад нэг удаагүй байгаа. Гэхдээ надад ихнийхээ түрхэлтээр л мэдгдсэн. Шууд ингээд арьсны өнгийг гоё юм гэрэлтүүлж өгж байгаа надад бол мэдрэгдсэн. Би энийг дахиж худалдаж авах уу гэвэл аавна. Яагаад вэ гэхээр дээрэс нь энэ хөнгөн юм бэлээ. Ер нь бол витамин С-г айгу бага онгойлох хэрэгтэй шүү за. Им шингэн бүтцтэй юм бэлээ. Миний одоо өмнө нь ингээ хэрэгжилж байсан цэвэр витамин С гингүүд ер нь нэлээд жоох юм өтгөн тосон ч юм уу те ер нь жоох юм өтгөн талтай байдیں۔ Гэхдээ энэ бол ер нь харьцангуй шингийн юм бэлээ. Сонсож байгаасаа харьцангуй шингийн юм бэлээ. Тэгэхээр надад ер нь хөнгөн санагдаад байгаа учраас таалагдж байгаа. Тэгээ яагаад бас ингээд юм цэвэр витамин С авсныгаа ч гэсэн би бичлэгийнхаа сүүлд бас гоё тайлбарлаад өгье. Бичлэг хийдэг болсноос хойш та эдийн мэдж байгаагаар би хөвчлэн л niacinamide, Texay, retinol энтергээд арай тэр одоо сэвкнөөс толбыг бүтэцгээд тусалж байгаа юмнууд хэмээл тийм найрлагуудыг нь хэрэглээдсэн шүү дээ. Гэхдээ би энэ удаа болохоор цэвэр витамин С авсан нь зорилготой. За дараагийн бүтээгдэхүүн болохоор энэ niacinamide-тэй, Texay-тэй хамгийн сүүлд одоо түрхдэг, түгждэг тэр тос байгаа. Тэгээ энэ тос болохоор niacinamide-ийн хувь нь бол 5%-тай, бага хувьтай. Дээрээс нь ceramide гэсэн байгаа хгүй. Бас л нөгөө хамгаалтын бүрхүүлийг бас дэмжиж өгдөг ceramide гэдэг найрлагаас орцсон. Тэгээ энэ миний бодсноос хуурай шулаагүй. Энийг ер нь бол ингээ хуурай арьстайх юм бол 7 хоногт 1-2 удаа хэрэглүүл зүгээр шүү гэж ер нь бол зөвлөдөм байлээ. Надад ч гэсэн ер нь бол тэр нь бол зөв санагдаж байгаа. Гэхдээ би энийг төрсөн чинь ер нь бол миний арьс хуурайшаагүй. Оройн арьс ашиглахын зөвхөн би энийг хэрэглэж байгаа. Энийг хэрэглэх үедээ би нэлээд наан нь сайн арьсаа гоё юм чийгшүүлдэг, нүршлэний эсрэг, эссенц, серум ч юм уу те эсвэл бүр яг хамгаалтын бүрхүү сайжруулдаг, пантенолтой, ceramide-тэй тийм би серум амплнууд хэрэглээд байгаа болохоор ч тэр юм уу би надад бол ерөөсөө хуурайшаагүй. Би ингээд за ингээд хуурайшгүй байгаа юм чинь би нэг ингээд уг нь бол бүр өдөр болгон бараг төрхмээр энэ заяа. Даанч би тэгж чадахгүй. Яагаад вэ гэхээр би арьсны хамгаалтын бүрхүүлээ сайжруулахдаа би үнэхээр олон жилийг зарцуулж байгаа. Яг одоо ч гэсэн миний арьсны хамгаалтын бүрхүүл миний яг хүсэж байгаа шиг бол биш. Байнгын ч нэг ачилгаа шаарддаг. Арьс ашиглахынхаа бүтээгдэхүүнийхээ дундуур байнгын хамгаалтын бүрхүү сайжруулдаг бүтээгдэхүүнээ хэрэглэн одоо нөө хамгаалж болох юу л бай нүрээ будна нарны тосоо дүрхнэ гээл те тэр болгоныг бүр ингээд чандлан сахидаг тэгжиж би өдөө зэрэгтэй яг юм арьстай яваад байгаа. Тэгэхээр би одоо өдөө зэрэгтэй явж байгаа энэ арьсныхаа энэ хамгаалтын бүрхүүлийг бүр дордуулмааргүй байгаа учраас би бас тэр барагтаа ингээд юм сэвхнөсөө толбынхаа эсрэг бүтээгдэхүүнүүдийг
өдөр болгон ч юм уу те бүр ингээд тийм тогтмол хэрэглэж ерөөсөж чаддгүй. Хуур арьстай мөртлөө намайг хуурайшуулаагүй учраас би энийг дахиж худалдаж авна гэдэгтээ оруулж байгаа. Ингээд одоо ер нь бол арьс арчилгаан дээр яг цайруулга бүтээгдэхүүнүүдийг харуулад ер нь бол дууссан. Өөр надад ингээд цайруулга бүтээгдэхүүнүүд байгаа учраас би тэрийг хооронд нь ингээд юм хольж рутин гаргаж хэрэглээд байгаа гэсэн үг. Би тэрийг одоо нэг бүтээгдэхүүн харуулчаад би дараа нь гоё тайлбарлаад өгье. За одоо дараагийн харуулах зүйл маань болохоор амаараа удаг витамин байгаа. Эхний харуулах бүтээгдэхүүн маань болохоор white turn on гэдэг витамин байгаа. Энэ доороо угаасаа бүр ингээд improve of freckle гэвчсэн байгаа. Сэвхий гоё задалж өгөх үүрэгтэй тийм бүр зориултын витамин байгаа энэ. Тэгээ энэ зөвхөн ингээд сэрх гэлтэхгүй бүтэн биеийн арьсандаас ингээд гоё нөлөөлдөг байхгүй юу? Хэрвээ энийг үнэхээр гоё боломжтой байх юм бол энийг бүр ингээд өдөр болгон байнгын тогтмол нөгөө коллаген уудаг шиг байнгын тогтмол хэрэглээд байх юм бол үнэхээр гоё ингээд гоё арьстай явж л байна. Би энийг ер нь бол ойрдоо ерөөсөө уугаагүйсэн. Би энийг ууж эхэлж байгаа юм чинь би давхар цэвэр витамин С бас ингээд арьсандаа 7 хоногт нэг юм 2 удаа хэрэглээд үр дүнг нь харъя гэж бодоод би энийг ууж эхлэнгүүтээ цэвэр витамин С авцсан байгаа. Тэгээ дотроо болохоор ийм юм байдаг. Нэг харсганд ингээд сарын хэрэглээтэй Nutri-Day Mongolia гэдэг Instagram хаягтай газраас авсан. Би угаасаа л энэ витаминыг өмнө нь ууж исэн. Тэгээ мэдээж би энд дуртай учраас би дахин худалдаа авалт хийсэн учраас дахиж худалдаж авна гэдэгтээ угаасаа оруулна. Тэгээ өдөрт нэг удаа л уудаг. Энэ витаминыг уухтаа бол яг л өдрийн нэг юм тогтмол цагт уугаад хөвшчүүл ер нь зүгээр идэм билээ. Дээрэс нь ходоод чин хоолтой байх хэрэгтэй. Ер нь аль болох витамин бүр үнэхээр зориултын өлөн ходоодон дээр уудаг витамин биш л бол бусад бүх тохиолдолд хотоодоо жоох юм хоолтой байлгаж агаад витамин эмнүүдээ ер нь ууж агаарэ. Хэрвээ ингээд лазер мазер хийхгүй айж гинэ гэж ивэл өдөрт ингээд тогтмол бас ийм витамин уугаад дээрэс нь арьсаа бас яг ингээд ийм зөв арчлаад амьдралын хэм маягаад гэсэн юм гоё болгоод хоол хүнсэн дээрээ бас анхаарад энэ бүгдээ сайхан авсруулад өгөх юм бол миний бодлоор нэг тийм амар лазер мазерт орё гэсэн нэг тийм хүсэлгүй байх баха. Бүр үнэхээр бүр ямар ч өөгүй нэл хүүхдийн арьс шиг бүр тийм арьстай болох таны зорилго чинь байх юм бол юу нь бол угаасаа дахиад өөр гоо сайхны ямар үйлчлэгнүүд байна тэрийг угаасаа сонирхох байх. Миний хувьд бол ерөөсөө тэр бол нэг зорилго биш. Яагаад тэгэхээр би тэгэж явж байгаад арьсны хамгаалтын бүрхүүлээ маш их гэмтээгээд одоо би бодоход бүр ингээд цэвэр витамин С өдөр болгон өглөө болгон арьс арчилгаандаа хэрэглэдэг байсан байгаа даахгүй юу? Мэдхгүй. Миний хамгийн гол зорилго би стацэхгүй л олмоор байна. Ямар ч өөгүй толгоор арьсаа болох юм бол би ингээд гой хөөрхөн болох гээд байна гэдэг би тийм зорилго өмнө нь ингээд 20-тойд тавьсан байгаа даахгүй 20-д. Тэнгүүд би тухайн үедээ нэрээ би өдөр болгон өглөөний арьс арчилгаандаа бүр ингээд pure vitamin гэдэг цэвэр витамин С-г би хэрэглэдэг байсан гэж бодтоо. Хэдэн жил тэгээ хэрэглэсэн хүний арьс ямар байх вэ? Бодоод үзтээ угаасаа маш их батга гарамтаа болцсон. Арьсны гадаргуун текстчер нь бүр ингээд ийм арцгар болцсон. Тэгээ хамгаалтын бүрхүүл угаасаа алдсан. Нилээх ийм улаан толбонууд нь ихссэн. Тийм арьстай болцсон. Одооний үдий зэрэгтэй хүрэхэд би бүр үнэхээр чармаасаа учраас би одоо ерөөсөө ч тэр сэвхнөсөө толбыг нэгт тавиха болцсон гэсэн үг. Миний хувьд одоо арьс ийм гоё юм чанга чигээр дүүрсэн, хорчиж өвчлээтэйгүү те. Тийм гоё юм дүүрсэн чиглэг харагдах нь миний гол зорилго болсон гэсэн үг. Дараагийн харуулах бүтээгдэхүүн маань миний бүр өдөр болгоны хэрэглээ коллаген байгаа. Энэ ингээ хайрцагтаа 3 сарын хэрэглээд өгөхгүй. Би сүүлд энийг уучаад түр завсарлаад би юм жели хэлбэрийн коллаген хэрэглэж байсан. Тэгээ би миний тэр жели хэлбэрийн коллаген яг сайн наадмын өмнө дуусаад тэгээ би одоо ингээд дахиад үргэлжлүүлээд энэ Nutri-Day-ийн энэ коллагеныг авсан байна. Ингээд дотроо тусдаа ингээд уудалсан байдیں۔ Энэ нэг ширхэг ингээд нунтхийг өдөрт нэг удаа хэрэглэн гэсэн үг. Бүр хэрвээ илүү их ингээд уумаар авах юм бол өдөрт 2 удаа ч гэсэн хэрэглэж болдог. Хамгийн гол нь тогтмол цагаар уугаарай. Энэ ер нь бол white turn on-ыг коллагентай хавсарч уувал бүр илүү л гоё үр дүн үзүүлдэг. Дээрэс нь за одоо би ингээд амаараа сэвхнсөө талбай бүтэцгэх юм бүтээгдэхүүнүүд ингээд хэрэглэж байгаа юм чинь одоо би арьсаа яаж чарчилсан яах вэ? Юу ч идэж уусан яах вэ гэж юусаа хандаж болохгүй. Тэгээд би энэ сахилах бат гэдэг байгаа байхгүй юу? Арьсаа хэрвээ үнэхээр таны яг өөрийн чинь хүсэж байгаа тэр зэрэгт та хүргэмээр байх юм бол дотроосооч тэр гаднаасаач тэр бүх талаасаа та ингээд бүгдийг хамттан хичээх хэрэгтэй. Тэгээ энэ коллаген бол мэдээж биед маш амархан уусаж өгөх загасны коллаген байгаа. Тэгэхээр биед ямар ч ачаалахгүйгээр гоё затраад өгдөг гэсэн үг. Коллагеныг дахиж худалдаж авах уу гэвэл би мэдээж худалдаж авах дээр оруулна. Байнгын энийг худалдаж авдаг
миний бүтээгдэхүүн багхгүй юу? Би одоо та нарт ингээд нэг бичлэгээр ингээд харуулчих. Би нэг угаасаа байн гудалдаж авдаг. За ингээд өнөөдрийн харуулах honest review бол ингээд дуусж байна. За би одоо яг цайруулах тал дээр яг юу хийгээд байна вэ гэхлээр би та нарт нэг мэдэж авсан зүйлээ хэлье. Тэгтээ та дотор энийг айл хэдийн мэдээд хэрэгжүүлдэг хүмүүс ч гэсэн байгаа байх. Миний хувьд энэ бүр яг шинээс учраас би бүр үнэхээр дуулгамаар байгаа. Тэр юу вэ гэхээр одоо ингээд өглөөний арьс арчилгаанд чинь ийм цайруулдаг эсвэл ийм сивхнөсөө тоолбыг гоё бүдгсгэж өгдөг нэг бүтээгдэхүүн серум ампл хэрэгэлдэг штэ. Одоо жишээ нь niacinamide ч юм уу, Texay ч юм уу, эсвэл нэг kojic acid, витамин C гэл одоо ингээд хэрэгэлдэг штэ. Энэ одоо чинь ингээд цайруулдаг бүтээгдэхүүнүүдийг энийг ингээд өглөөний арьс арчилгаандаа хэрэглэчээд энэ серум амплын араас энэ пантенолтой амплыг хэрэглэх юм бол бүр илүү их гоё дэмжиж өгд юм билээ. Ерөөсөө ч арьсыг эмзэгшүүлгүйгээр илүү их одоо энэ niacinamide, энэ витамин C-ний үйлчилгээг нь бустлээд бүр ингээд хэд дахин нэмэгдүүлж өгдөг гэсэн үйлчилгээг нь. Би энийг саяхан л олж мэдсэн. Тэгээ та дотор бол угаасаа энийг аль хэдийн мэдээд байнга хэрэгжүүлдэг хүмүүс бол байгаа гэдэгт би бол хэрэгэлцэхгүй байна. Гэтэ энэ хуур арьстай хүмүүст л илүү болдог байж магадгүй шүү. Магадгүй холимог тослог арьстай хүмүүс та яг ийм рутин хэрэгжилж ийсэн бол олж ийсэн үү, болохгүй байсан уу гоё мэдж байгаа бол комментээр бас бусадтайгаа хуваалцаарай. За ингээд би ер нь бол дотроосоо яг ингээд коллаген витаминууд угаад би нөө сивхнөсөө толмын сэргийн витамин угаад дээрээс нь би гаднаасаа цэвэр витамин С-г бүр яг ингээд 7 хоногт 2 удаа өглөөний арьс арчилгаанд хэрэглэнгүүтээ бусад тохиолдолд нь би энэ kojic acid-ыг өглөөний арьс арчилгаандаа хэрэглэнгүүтээ араас нь би заавал энэ пантенолтой энэ ампл хэрэглээд байгаа. Тэнгүүтээ яг гоё эмчилшүүлдэг тос түрхээ түгжиж байгаа гэсэн. Тэгээд араас нь нарны тос бүр must бүр заавал. За тэнгүүтээ би оройн арьс арчилгаан дээрээ цайруулах тал дээрээ би юу илүү хэрэглээд байгаа вэ гэхээр энэ PDR-ын 100-тай энэ VT-гийн энэ брендийн энэ эссенц бол бас хөөрхөн ингээд ийм арьсны өнгийг нь гоё хэмжигдэхэд туслаад жоохон ийм гэрэлтүүлэг өгд юм билээ. Тэгвэл би энийг түлхүү хэрэглээд дээрэс нь 7 хоногт би 2 удаа яг одоо би цайрмаар байгаа учраас би нэмэлт дээр энэ тосыг бүр оруулж өгсөн байгаа. Би уг нь бол хамгаалтын бүрхүү сайжруулдаг тос, бас ийм хөгшрөлтийн эсрэг тос гэж би хэрэглэдэг штэ. Тэн дээрээсээ нэмдэг нь би 7 хоногт 2 удаа би оройн арьс арчилгаан дээрээ энэ түгждэг тосыг хэрэглээд байгаа гэсэн үг. Яг одоо би зүгээр энэ витамин хэрэглээд байгаа учраас би энэ витамины зүгээр ингээ ганцхан сар уумаарг байгаа бүүстлж өгөөд энэ витаминыг ууж байгаа зорилго нь юу вэ те. Тэгэхээр би энэ витаминыг ууж явах үедээ аль чадлаараа би хичээж гаднаасаа дотроосоо бүх талаас нь л би ингээд бүүстлж өгмөр байгаа байхгүй юу. Цайрахын тулд би бяцхан жижигхэн рутинаас ингээ хэлчихье. Хэрвээ та бүр ингээ огцом хурдцтай цайрмаар байвал гаднаасаа арьс арчилгаа хийгээд дотроосоо бас хоёуланг нь хавсраад хийгээд үзээрэй. Ингэж хийхдээ гэхдээ маш болгоомжтойгаараа арьс арчилгаан дээрээ одоо хэрвээ бүр үнэхээр цэвэр витамин С арьсандаа хэрэглэж байгаа бол тэр витамин С-ний чинь хэрвээ хувь нь өндөр ах тусмаа та 7 хоног зөвхөн 2 удаа л хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Бүр маш эмзэг арьстай хамбал бүр 7 хоногт нэг л удаа хэрэглэх хэрэгтэй. Огцом өндөр тунтай цэвэр витамин С хэрэглэхээр арьс чинь шууд юм түлэгдэлт явагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол ингээ хар ухаанаар бодоход тэнгуү тэрийг витамин С хэрэглээгүй үедээ нөхөн түлжүүлдэг одоо тийм арьс арчилгаануудаа хийгээд ах юм бол тэр одоо сэвгч нь ямар нэгэн хар толбч нь ингээ гоё юм задрал явагдаад байгаа гэсэн үг. Нэг юм сэвгч ингээд нэг юм цэг шиг байлаа гэхэд жижиг хэмжээтэй юм нэг цэг байх юм бол тэр мэдээж тод харагдана шүү дээ. Тэр цэг чинь гоё ингээд задарж өгөх тусмаа арьстай чинь ингээд уусаад бүдгэрж өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм процесс л ер нь ингээд явагдаад байгаа гэсэн үг. Дээрэс нь хэрвээ тонер нь хүртэл цайруулдаг, серум нь хүртэл цайруулдаг, дараа нь одоо түгждэг тэр тосчин хүртэл ингээд цайруулдаг те. Энэ гурван шат чинь гуруулаа ингээд цайралтын бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол аль болох та бага тунтай тийм цайруулдаг бүтээгдэхүүнүүдийг тэр гурван нь хэрэглээрээ. Дээрээс нь нарны тосыг бүр ямар ч тохиолдолд бүр байн өдөр болгон гэртээ байхдаа ч гэсэн түрхжиж үнэхээр таны тэр хүсэж байгаа сэвхнөсөө толбч ингээд бүдгрээд гоё юм задралд ороход ч туслаа шүү. Тэрнээс би арьсаа арчилсан, би дотроосоо юм ууцсан, би усаа сайн ууж, нойрондоо сайн байна гингүүтээ нарны тос түрхгүй байх юм бол аль нь ч нэмэргүй. Тэгэхээр бүх юмыг цогцлоож ээж маш сайн сахилах баттай бэж ээж үнэхээр одоо таны тэр хүсэж байгаа тэр үр дүн рүү нэг шатаарч гисэн ахин. Миний хувьд арьс арчилгаа гэдэг бол үнэхээр сахилах бат байдаг. Би одоо баг арьс арчилгаа бол сахилах бат гэдэг тийм баг эмблемтэй болмоор юм шиг байна. Миний хувьд нэр үнэхээр сахилах бат.
Би бүр яаж ядарсан, ямар ч завгүй байсан. Би өөрөө үнэхээр тэр одоо гоё арсыг эсвэл бутгаад хүртэл ингээ гоё ингээ будаг хүлээж авдаг те. Би тийм арсыг хүсдэг учраас арьс ашлагаан дээр бол үнэхээр би сахилга баттай байдаг. Та хэдэд маань хэрэг бичлэг таалагдсан бол лайк, subscribe, share бити мартаарай. Тэгжээж миний яг дараагийн бичлэг хийх тэр бүр хүсэл эрмэлзэл үнэхээр төрдөө шүү. Гой комент бичдэг хүмүүстээ бүр маш их баярлалаа. Би комент ирэх болгонд үнэхээр гой урамшиж урам авдаг. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Одно байлаа. It's Одно.